Амьдрал олон өнгөтэй. Бас хүн бүр өөр өөрийн өнгөтэй. Яриа бүхэн шинэ өнгө. Зочин бүр өөр түүхийг өгүүлэх Тод өнгө подкаст. Баасан гараг бүр 15 цаг 5 минутаас амьдралыг өнгөлөх цагтай хамт байгаарай. Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Тод өнгө подкастын маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ Тод өнгө подкаст маань хүн болгоны амьдралыг одоо өнгөлж явж идэг тэр гоё өнгүүдийг хүргэхээр одоо чиглэгдсэн, зориулагдсан нэвтрүүлэг подкаст байгаа. Тэгээд гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгүүлч Баясаа, за найруулагч Цоомоо, за өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор Сүүнгэр хувьцаат компани үүсгэн байгуулагч Пагам хүрэлцэн ирсэн байна. Эрхэмччэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За тандас өдрийн мэнд хүргэе. Ийм хүндтэй нэвтрүүлэгтээ ирсэн баярлалаа. Баярлалаа. За хөвчөө минь жоохон сайхан чангалаадаг өрөө. За тэгээд өнөөдөр бит хоёр өглөөний цайгаа заавал ууя гэдэг одоо яг Сүүнгэр хувьцаат компани үүсгэн байгуулагч Пагми одоо урайтай тэ энэ урайгаар одоо эхлүүлж байгаа. Тэгээд одоо Монгол хүн эрүүл одоо хоол хүнс гэдэг талаасаа тэ Сүүнгэр гэдэг хувьцаат компани байгуулагдсан түүх бол маш сонирхолтой байсан. Тэгээд хүмүүс болохоор энгийн гэж яриад идэг л да. Энгийн ээж хүний тий хүүхдүүдэд эрүүл саруул өсгөх энэ зүйлээс хэлсэн гэдэг хэдий ч гэсэн одоо энэ энгийн зүйл Монгол хүний одоо эрүүл мэндэд маш чухал тустай одоо бүтээгдэхүүн болоод бий болцсон байгаад бол би үнэхээр баяртай байна. Тэгээд яг Тод өнгөөрөө өнөөдөр дэм органик одоо бүтээгдэхүүнүүд байгаа тий. Энэ бүтээгдэхүүнүүдийг үүсгэн байгуулсан Сүүнгэрийн Пагамтай ярилцахад бэлэн болсон байна. Тэгээд анх бол 2 хүүхдээ эрүүл агаарт за тэгээ эрүүл хоол хүнстэйгээр амьдруулах те ээж хүний сэтгэлээр үссэн гэж байсан. Та энэ түүхээсээ бас эхлэеч. За би 2014 онд анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Тэгээ хөө маань тэр үед тархины даралттай гэж онцлогдчихсан. Тэгээд удаачгүй одоо жил гарангийн дараа охин маань төрсөн. За 16 он төрсөндөө хоёулаа жоохон байсан. Тэгэхээр би 2 хүүхдээ хотын одоо энэ утаатай тэгээ агарын бохирдолтой газар амьдруулахгүйгээр тэртээ тэргүй өөрөө ингээ хүүхдээ хараад гэртээ суух юм чинь хотод биш хөдөө амьдрья. Тэгээ 2 хүүхэдтэй тархины даралттай хүүхдийнхаа тархины даралтыг нь одоо эдгэе. За тэгээд цэвэр агаар цэвэр хөрсөн дээр амьдруулъя гэдэг одоо зорилго тавиад тэгээ хөдөө гарья гэдэг шийдвэрийг л гаргаж ирсэн. Тэгээд хүүхдүүдийн хувьд одоо тархины даралт гэдэг бол тэгэл ээж аавын хувьд бол тий маш хэцүү асуудал. Ямар ч хэлээсээ агаар салхинд гарыг гэдэг хамгийн номер 1 зорилгыг л ээж аав хүүхдүүдийнхаа төлөө өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөл магадгүй тий ажил мэргэжил эсвэл илүү тав тухтай одоо гэр орон байгаа газараа одоо тухалгаас илүү тэр зорилгыг тавиад л явдаг шүү дээ. Тэгээ яг энэ зорилгоор бол үүссэн байна. Тэгээд энэ дээр байгаа зүйл нь айгүй хөөрхөн зүйлээс нэг 5 үнэ аваад тий хөдөө гарсан ингээд тий тэгээд хүүхдүүд аваа хөдөө гарсан ингээд хотын уугуулуу тэгээд тийм зоригтойгоор яаж гарваа нөхрийн хувьд бол дэмжээгвэ гэдэг байгаа шүү дээ тий би ер нь бол Сүхбаатар аймгийн хөдөөний хүүхд гэхдээ хөдөө амьдарчсан хөдөөний хүүхдэгт бол яг мал маллж үнээс ажинтрол үзээгүй тэгээд дээрээ одоо 2 ихчтэй 1 ахтай 2 дүүтэй гэдээ яг айлын голынх нь хүүхд ер нь бол яг хөдөөний ажиллаа бол хийж сураагүй гэхдээ би хөдөөний хүүхдээсэн тэгээд өөрөө ээж болсныхаа дараа би өөрөө одоо ингээд одоо хүртэл юм эв ирүүл анх төрөхдөө одоо бүх шүд маань эв ирүүл эмч бүр хөөх энэ үед ямар гоо шүдтэй юм бэ гэж тэгжсэн. Тэгээд тэр үед ингээд өөрөө хүүхдтэй болоод ээжтэй айгүйх баярлж исэн. Одоо өдөө хүртэл ингээд ирүүл өсгсөн мөн ээж юм ийм их ач тус байсан юм штэ. Тэгээ миний баг нас бол ерөөсөө тэр чигтээ нөгөө ирүүл орчин байсан юм байна. Бид нар нөгөө тухайн үед одоо ирүүл гэдэг тодорхойлолтоор биш зүгээр л нөгөө нэг байгаа бүх нөхцөл нь л өөрөө ирүүлээс идж байгаа хүнс маань ирүүл ээжийн одоо барьсан далахыг ээжийн хөрүүлсэн сүний өрөмтэй тэгж өссөн болохоор үнэхээр ирүүл өссөн юм билэ. Тэгээд хүүхдтэй болоод яг ээжгээ ингэж хүүхдүүдэд өсгөё. Тэгээд эргээд миний хүүхэд бас том болоод ээж маань намайг ирүүл өсгсөн гэдэг ингээ баярлаасаа гэдэг бас ийм бодолтой байсан. Тэгээ хөдөө гарахтаа болохоор ингэсэн. Манай нөхрийн нагцч нь манай нөхөрт одоо өвгөөс нь үлдсэн өвөө эмийг манай нөхөр өвөө эмийг өгөхтэй байхгүй. Тэгээ өвөө эмийнх нь ингээ малнаас өгнө. Өө хөөрхийн. Тэгээд энэ жил таад аваарэ гэдгсэн байхгүй юу.
Тэгэхээр нь би шууд тэрэн дээр нь төгөл хөдөө гарч ил да гэд. Тэгсэн чинь манай хүн хөдөө яаж гарах юм бэ? Яаж амьдрах гээд байгаа юм бэ гэд. Тэгээ өөрөө энд нөгөө би бас бизнес хийдэг болохоор манай хүмбэл тэгж хөдөө гараад нөгөө мөнгө олох боломж авахгүйгээд би болохоор бидэртээ тэргүй мөнгө олохгүй гэртээ сууж байгаа юм чинь 2 хүүхдээ ирүүл ялгаагээд тэгээд хотоос холгүй 50 км нарийн ферм дээр хөдөөнөөс авчирсан өхөр малаа авчираад тэгээ шууд хөдөө гарч ирсэн. Тэгээ манай хүн хоттой амьдраад би тэнд газар аваад тэгээд гэр бариад 2 хүүхэдтэйгээ тэгтээ нэг туслах ахыг бас санд авч явсан. Тэгээ бид 4 амьдэрсэн. Тэгээд тэр маань тэгтээ маш зөв шийдвэр байсан. Тэгээ тэр үед давхар аягүй олон юм ботсон л да. Нэгдүгürt хүүхдүүдэд цэвэр агаарт байлгах чинь, хоёрдугаарт одоо сүйд цагаан идэ идүүл сургана. Гуравдугаарт хүүхдүүд маань хөдөө яг ахуй дээрээ одоо сүүч нь ингэж гардыг байж тээ. Би бүр үнэ сааж одоо сүү цагаан идэ боловсруулахаас гадна ингэж жижигхэн талбайд ногоо тайраад. Тэгээ ингээд ногоог чи ингэж ургуулд юм бэ? Сүү чи ингэж гардыг юм бэ? Мах чинь ингэж гардыг юм бэ? Энийг дэлгүүрээс биш бид нар бий болгох юм бэ гэдгийг ингээ хүүхдүүд маань харж өсөөсэй. Тэгээд тийм нэг одоо хинээс гуйхгүйгээр амьдралын ухаанд суралцаасаа багасаа хүүхдийн нэг айгүй хөгжлийн гол үе чинь 1-5 нас хүртэлх. Тэгээд тэр үед юу харж юу идэж ямар орчинд өссөн тэр маш их одоо ирээдүйн нөлөөлдөг. Тэгэхээр би бас яг нэг Монгол хүн гэдэг юм уу өсөхийг өсгөж байгаа байхгүй юу? Монгол хүн болгож өссөн мөрөө шүү дээ. Одоо л ингээд Улаанбаатарт бол стол нэгэ дөрөв хааныхаа дунд те парта байшинда ямар байдлаар монголчууд маань амьдарч ирсэн бэлээ гэдгийг барал мартаал монгол гэрээч мэдэхгүй л болоод байгаа шүү дээ. Одоо тэгэхээр 4 онд 16 онд гэхэрч одоо том нь бол 12 хүрсэн. 12 настай. Тэгээ 10 настай 2 хүүхдээ шүү дээ. Хэдэн жил яг хөдөө мал ахуй дээр байв. Одоо байгаа юу? Одоо ингээд хоттоо сургаад зундаа хол хөдөөдөө тэгээ тэр мал ахуй те Монгол одоо уламжлалаар тэр сүү цагаагаа боловсруулж өссөн хүүхдүүдийн өөрчлөлт юу вэ? Өстэй үр дүнтэй шүү дээ. Тэгээ би тэр үед бас одоо хөлийн чангаруулна гэдэг ингээ жоохон шүү дээ. Жоохон бахт нь охин ой гарантай хүү нэг 3 настай ахтна гэсэн үг байхгүй юу. Тэгээ гурлаа аюу их алхдаг. Тэгээ би ингээ уул руу тоолныхаа араас явж ингээл 2 хүүхдээ ингээ дагуулаад алхуулцдаг. Тэгээд манай хоёр маш өсөглөө. Тэгээд үеийнхэн дундаа ер нь нөгөө их ирхүү гэдгээрээ ер нь гайхагддаг байхгүй. Хэрийн баргийн ханаад хэрэггүй. Өөрөө ийм жижиг юм байж хүүхдүүд нь ямар том юм бэ гэж хүмүүс тэгдэг. Яг манай нөхөр бас би ирхүү л дээ. Гэхдээ ингээд багны хэдүүлсэн хоол хүнс тэгээд багны яг нөгөө сургасан тэр одоо юу гэх юм бэ тэр алхалт хив маяг зуршил болсон. Ямар ч өсөглөн байдалд маш их нөлөөсөн. Дээр нь манай хүү одоо ямар ч тархины даралтай байхгүй. Тэгээд одоо сурлага хичээл номын хувьд ингээл айгүй сайн. Би ерөөсөө ингэж хүмүүс одоо хүүхдүүдэд нэг хичээлийн хийлгэх гэдэгтэй зовж ийна гэдэг. Би ерөөсөө нэг дээр ингээс нь зовж үзээгүй. Хичээлийнх нь одоо хичээл хийх үед нь хажууд нь сууж хичээлийг хий гэж ерөөсөө үзээгүй. Тэгээ нэг хариуцлага багшич өгсөн даалгавар өөрөө чинь л хийх хэрэгтэй хариуцлага ч гэдэг юм уу яг тгээс сургацсан. Тэгээ манай хоёр хүүхд ямар ч гэсэн тэр сурлага үед маш сайн байгаад байгаа. Тэгээ нэг өсөлтийн үед маш сайн байгаад байгаа. Тэгээ тархины даралт байхгүй болсон. Тэгэхээр ямар ч гэсэн миний нэг багдан өгсөн энэ зүйл маань манай хоёр хүүхдэд бас эрүүл хэв маяг бас юм байна гэж бодож байгаа байхгүй юу? Үнэхээр чухал байна. Одоо монголчууд бол ерөөсөө л хөдөөнөөсөө л хот руу нүүдлээд байгаа шүү дээ. Тэр нүүдэл одоо тэр цуваа бол үргэлж ин л байгаад байтал хотод байгаа хүмүүс те үр хүүхдүүдэд эрүүл сарвал байлгахын төлөө гэдэг ихний зорилгоор яваад одоо үр хүүхдүүдэд яг нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын тэр зүйл агаар салхи те байгальтайгаа ойрхон байх зүйл нөлөөлөд одоо ийм эрүүл сарвал эрүүл хүнс эрүүл агаар эрүүл хөрс ч гэдэг юм уу те тэгээд дахиад эрүүл хүн ард нь бий болж шүү дээ. Тэгээд энэ зүйлийг бий болгож байхдаа манай Пагмын хувьд бол сүүн гэргээд хувьцаат компани үүсгэн байгуулсан. Энээс гадна эхлээд хөл хорионоос өмнө нөгөө сүүн гэргээд кафе хэллээсэн ажиллуулж эхлүүлсэн түүхтэй байдаг шүү дээ. Тэгээд сайн нэг асуусан. Хизээ одоо байгаа юу гэд. Тий одоо байгаа. Тэгээ 17-оос 19 оны хооронд хөдөө яжгаад 19 онд хотод орж ирээд сүүн гэр гэдэг кафег нь эзэжсэн. Яг 19 онд манай хоёр хүүхэд маань цэцэрлэгт явах нас нь болсон. Тэгээд би бас энэ хугацаанд нөө бүтээгдэхүүний туршилтууд хийгээд тэгээ ер нь бол бүр анхнаасаа зорилго нь бас ийм кафе нээн гэсэн бас зорилготой байсан. Тэрнийхээ арын аж ахуйг тэнд фермер болж бэлдээ гэдэг зорилготой байсан.
Тэгээд тэрнийхээ дагуу ингээд бүтээгдэхүүнүүд туршиж үзээд маш их сүв, маш их одоо юуг бол ингээд туршилтын бүтээгдэхүүн болгож туршаал үзээд янз бүрийн бүтээгдэхүүн туршаал үзээд идэг гэсэн тэр цаг хугацаанд тэгээ 19 онд хот руу орж ирээд 19 оны 9 сард кафега нээжсэн. Тэгээ кафега Сүнгэр гээд кафега нөгөө Баян Монгол хороолд нээгээд удаачгүй байжсэн чинь 3 сар болсон баха. 3 сар гаруй ковид гарсан шүү дээ. Ковид гарцсан. Тэнгүү би чинь тэрийг түрээсэлж ирсэн учраас тэгээд хаагдсан. Гэхдээ тэнд хийжсэн бүтээгдэхүүнээ одоо ингээ хаагдсан ч гэсэн тэндээс бүтээгдэхүүнтэй үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ бүтээгдэхүүнээ ямар ч гэсэн ингээ зах зээлд гаргая гээд тэгээд 12 сарынхаа 20-нд багтаад нөгөө анхны бүтээгдэхүүнээ гаргаж ирсэн. Энэ болохоор одоо байгаа өглөөний цагаа заавал уяа гэдэг үрээтэй 10 амттан гэ бүтээгдэхүүнээр гаргаж ирсэн. Одоо яг радиод эфирт авчирсан байгаа бүтээгдэхүүн бол 3 төрлийн бүтээгдэхүүн байна. Гиз цэвэрлэх байгалийн амтад 10 гэдэг. Тий. За тэгээд транс тосгүй өрлөн боорцог гэдэг. Ингээ харах юм бол ийм хөөхөн боорцогнууд эхлээ би гайхаад энэ боорцог гэдгийг хараг байхдаа энэ одоо уусгаж явах юм бата гэж харсан чи боорцог байсан. За тэгээд энэ борцтой хийцтэй сүйтэй цай гэдэг ийм 3 бүтээгдэхүүнээ бол өнөөдөр яг тод өнгөд маань бариад иржээ. Тэгээд энд бас нөгөө борцогтой цайгаад байсан. Борцогтой цай. Энэ хоёрыг би ижил гэж харсан тустай байна шүү, өөр нь шүү. За борцогтой цай гэдэг. Тэгээд дим органик хүнс гэдэг пэйж хуудас байгаа. Энэ хуудасаар бол ингээ харах юм бол Монгол үндэсний брэнд маань ингээ бүтээгдэхүүнүүд явж байдаг. Одоо Сүнгэр кафе маань байхгүй байгаа юм байна. Сүнгэр кафе бол хаагдсан байна. Тэгээд тэр үед одоо энэ 10 маань болонгод тухайд нөгөө бөмбөлөг байдлаар 10 бөмбөлөг гэж гарч ирсэн. Тэгээд энэ 10 бөмбөлөгийг бас л хийсэн шалтгаан яг зөндөө олон бүтээгдэхүүний туршилтууд бол байсан. Тэн дундаас эхлээд 10 амттнаа одоо 10 бөмбөлгөө гаргасан шалтгаан нь болохоор бид нар нөгөө өглөөнийхөө цаг ер нь ухаа болцсон юм байна. Уусан ч гэсэн дандаа буруу хүнс хэрэглээд идэм байна. Тэгээд монголчууд болохоор өөрсдөө эртээр үеэс ингээд өглөөний цайны аягүй соёлтой, зөв хэрэглээтэй хүмүүс байсан. Тэгсэн чинь энэ маань алдагдаад бид нар хэрвээ цай уудаг байлаа гэхэд одоо хям сосисог шарж иддэг ч юм уу, өндгөө шараад идчихдэг болчиход байгаа байхгүй юу? Гэтэл өглөөний цайнд хамгийн тохиромжтой нь ерөөсөө шар тостой 13 байсан. Тэнгүүд энэ маань эслэгийн агуулмжтай. Учраас одоо гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулна. Тосны агуулмжтай учраас нөгөө зүс ялгаралтыг дэмжинэ гэд. Тэгээ энийг сахаргүйгээр хасраа хар чавга бурам гэдэг одоо байгалийн амтаар амталж байгаа байхгүй. Тийм болохоор нөгөө өглөөдөө одоо авах хэвээр бүх эрдэс аминд имийг одоо агуулж байгаа гэд. Тэгээд 10 бөмбөлөг 2 хүүхэдтэй нөгөө анх 10 идүүлэх гээд. Тэгээд хүүхдүүд чи идэхгүй маань дургүй байсан. Тийм. Тэгээд тэрэн дээр нь өөрийнхөө янз бүрийн амтлагаагаар нөгөө найруулж үзчихад тэгээс сүлдээ дуртай болоод ээж нөгөө амархан болдог бовоо игээд өгөөч гэдэг хэлсэн байхгүй. Тэгээ одоо нэг утгаач шар тос энэ төр амтлагдаг шүү дээ тийм байсныг ингээ энийг 10-аа гоё амтлагтаа шардсаар шингэж гисээр одоо шар тосондоо дуртай. Тэгээд 2 хүүхэдтэй ер нь өгсөн бүтээгдэхүүнээ цаашдаа манайх ингээ хийгээд тавьчингууд манад ирсэн хүмүүс ямар гоё амттай юм бэ аль надаа гэл аль зараачтай гэл гуйдаг болсон. Тэгээ эндээс эхлээд ер нь 10 амттнаа бүтээгдэхүүн болгож гаргая гэдэг санаа төрсөн. Тэгээд ингээд бүтээгдэхүүн болоод гараад ирсэн байна. Тэгээ миний хувьд бас яг ингэж гоё зуурч идүүлэх дуртай. Тэгэхээр хүүхдүүд идчихэд идэг яг дунд нь ингээл янз бүрийн амтлагаатай гэртээ байгаа жижиг жимсүүдийг хийж байгаа л. Тэгэхээр одоо бүр энэ бол бүр бэлэн гарцсан байна. Тэгээд ер нь бол гэр бүлд одоо хоолны ширээний одоо ширээн дээрх эрүүл сонголтыг тий. За тэгээд хүүхдүүдийн эрүүл мэндийг одоо бусад бүх зүйлийг ингээд эзэгтэй нар ээж нар хариуцсан явж идэг. Тэгэнгүүт хүүхдийнхээ тархины даралтаас шалтгаалаад ерөөсөө л хөдөө гараа юмалтай гингүүт тэнд ээж хүн одоо магадгүй одоо зөвхөн хүүхдээ асраад байхныг сонголт эсвэл давхар хажуугаар нь эн чинь монгол хүн босныхаа хувьд тий яг энэ монгол эрүүл зөв хэрэглээ хоол хүнсийг монгол хүмүүстэй ч гэсэн сурталчлая гэдэг ингээд уйггүй туршилт хийсэн нь бол үнэхээр бахархмаар байгаа байхгүй юу. Тэр туршилт хийгээд 5 үнэгээ авч гараад яг тэнд ингээд хөдөө амьдарч явах үед ингээд бэрхшээлтэй хэцүү зүйл нь бас юу вэ? Ер нь бол миний ботсон шиг ямар байгаагүй. Үнэхээр хэцүү байсан. Тэгээд гэхдээ бас нэг талдаа гоё байсан. Нөгөө бодох санах юмгүй яг 2 хүүхэдтэй цагаа зориулаад. Тэгээд хэцүү зүйл нь болохоор тухайн үед одоо нөгөө үнэ салтур малтур гэж аваагүй байхгүй юу. Тэг би ерөөсөө үнэ саажгаагүй байжгаад очиод үнэ саасаа гар өстэй амар өвддөг шээ. Тэгээд 2 3 тэгэл гүрээгэл миний гар бүр ингээл бадаарчдаг.
Тэгэл хамгийн ер нь л одоо ч гэсэн ботхол амар хэцүү. Миний үнэс хайхал ингээл хамаг гар янгиндаг байсан нь хэцүү байсан. За тэрнээс үл би нөгөө өөрөө бүтээгдэхүүний туршилт хийхдээ бол дуртай байсан юм шиг байлаа. Тэг сүү цагаа идэгээ боловсруулаад ингэж яхтаа бол дуртай. Тэгээ өглөө хараад өвнөөс хайхлахлаар миний бүр амар зүрх хөхтэй гар үтгэс хэцүүлтэй ер нь тэгээд хүүтэнд те өглөөний эрт үүрээр орой одоо бараг л бүрээ болж явах үед халуун хүүтэнд л тэгэл ажиллая штэ. Тийм. Тэгээд насаараа ингээл бид нарыг бас өсөх гээд үнэ малаа сааж өссөн бид нарыг одоо ингээ эрүүл өсгсөн ээжтэй бүр их тадрахах сэтгэл төржсэн тэр үед. Тий ёо яаж ээж бүр өвөл намрын сэрүүндтэй нөгөө шүлэг өгдөг шүү дээ. Тэгэл дэрийсэн гоё өрн бид нар төхөхийн тулд ингээл үнийгээс хагаал байж идэгээс ээжигаа л улам их хайрладаг болсон да. Яг үнэ. За Монгол ах уу чухал шүү. Баярлаа. Цаашдын зорилго юу байна вэ гэж асуусан байна. Тэгээд одоо зорилгоо ярихаас өмнө эхлээд бас нэг юм ярмаар байна гэх. Юу вэ гэх юм бол одоо 19 оноос хойш яг ингээд бүтээгдэхүүн дээрээ илүү анхаарад тэгээ Монгол хүмүүс зориулсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд одоо ингээд бизнесээ нэлээ ингээд эрчтэй далаацтай явсан байх шүү дээ. Хөл хорой таарсан ч гэсэн дараа нь бүтээгдэхүүнүүд унтарч алга болоогүй байна. За миний одоо тий хүүхдүүдэд зориулсан зүйлгээд орхичлгүй ингээд монголчуудаа хийж байгаа юм байна. Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн гарч ийн тий. Тэгээд яг тэнд одоо мал аж ахуйн одоо яг энэ бүтээгдэхүүнийг бий болгож байгаа мал аж ахуйн хэрхэн яаж өргөгдсөн байна? За яг нэг жоохон гонхтой талхлаар мал аж ахуйгаа бол өргөжүүлж чадаагүй. Тэгээ яг үнэхээр өөрөө бэжиж л бас урагшлт юм билээ. Би тэгээ хүн хөслөөд ч юм уу хүн байлгаад үнэхээр чадаагүй. Тэгээд мал аж ахуйгаа бол тэгээд хасан. Гэхдээ бол эндээсээ ингээд өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй, өөрийн гэсэн бизнестэй болоод гарсан маань бол айгүй том амжилт байсан. Тийм. Тэгээд одоо болохоор фермерийн аж ахуйтай одоо аж ахуйгаас тий сүүсүүн бүтээгдэхүүнээ сүүгээ татаж аваад тэгээд өөртөө түүхийдээ боловсруулдаг байхгүй юу. Тэгээд одоо болонгод манай дээр глютенгүй хайлмаг гэж гардаг. Тэгээд өрмийг бас юм жижигхэн одоо желатин шиг юм савлгаатаагаар бас хүүхдэд зориулж савлаад нэг удаа өрөмчийн ингээ том савнд дахлаараа талын нийтэл тал нь гашлаад ингээд гашдгаад гашуурхаад шүү дээ. Тэнгүүд нэг хүн зориулсан юм 20 грамын савлгаагаар ингэж болгоод задлал дуусна. Тий. За тэгээ эдгээр бүтээгдэхүүнээ болохоор зөвхөн нөгөө мэддэг хүмүүстэй захиалгаар манайх тийм массаар гарах угаасаа боломжгүй учраас яг мэддэг хүмүүстэй юм уу захиалга өгсөн хүмүүстэй өгдөг. Харин цай болон амтад арваа борцгоо бол ингээ массын үйлдвэрлэл болгоод ажиллахаар зорж байгаа. Тэгэхээр үйлдвэр маань бол одоо фермерүүдтэй хамтраад сүүсүүн бүтээгдэхүүнээ яг Монгол одоо хөрснөөс идсэн одоо малын сүгээр тий яг монголчуудад зориулаад гаргасан хിവэр байгаа юм байна шүү. Тэгээд найруулагч манаас тийм органик хүнсийн пэйжийг доор оруулаад өгсөн байна. Хоёулаа тэгвэл одоо тий энэ бүтээгдэхүүн маань одоо хүмүүст хэр их одоо хүртээмжтэй хүрсэн байгаа вэ? Тий хэрэглээ ямар байгаа вэ? Цаашдын зорилго гэдээ бас энэ бичсэн байгаа шиг тий яг энэ цаашдын зорилго нь хаагур одоо борлуулж байгаа гадагшаа гарах төлөвлөгөөтэй байгаа юу гэдэг энэ талаар ярив. За процессыг ярих юм бол яг дунд нь бас дардан байгаагүй. Тэгээ 20 онд кофе одоо сүнгэр кафега хаагаад нэг уналт болсон. Дараагийн уналт нь 22 онд Shark Tank-т нэвтрүүлэгт орсныхаа дараа асуух гэдээсэн ярьчлаа. Орсныхаа дараа бас нэг уналтанд орсон. За тэрнээс хойш ер нь биений уналтанд ороод байгаа шалтгаан нь ямар нэгэн гадны зүйл ч юм уу мөнгө санхугаас илүү миний ингээ мэдлэг дутагдаад байгаа юм байна. Би яг хүсэл эрмэлзлүүл надад байна. Гэхдээ ингээд явуулахад бол яалчгүй хүнд ингээд мэдлэг ур чадвар шаардлагатай юм байна. Гэдэг үүднээс би өөрөө бас хүнсний хүн биш байхгүй юу. Тэгээ зүгээр ээжийн сэтгэлээр гэдэг шиг ээж хүний нөгөө хүүхдээ өгье гэсэн сэтгэлээр тэнгүү гэртээ нэг бахын хэмжээнд юм хийх нэг өөр маст бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг чинь бас шал өөр болчихж байгаа байхгүй юу. Тий. Тэнгүүд би анх нөгөө 10 амттнаа ямар ч одоо хадгалах нөөцлөх байцсгүйгээр хүүхдээ өгж байгаа шиг өгөхийг зорьсон боловч лангуун дээр очиод нэг 10 хоног болонгод хөгсөрчдөг. Тэгээд би тэр хэрэгслийг өөрөө тий үрдэг. Тэнгүүд нөгөө хэрэглэгчд гүйцэд таниулаагүй учраас худалдаа авалт маш бага байгаад идэг. Тэр шалтгаанаар 22 онд тэр Shark Tank-т орсноос хойш бас дампуурсан гэх юм уу. Тэгээд 24 он хүртэл тасралтгүй ингээд хаана сургалт байна, ямар хөтөлбөрүүд байна, бизнес
хүнийг одоо хөгжүүлэх сургалт хөтөлбөр болгонд би очиж сурдаг болсон. Тэгээд тэндээс одоо өөрийнхөө зорилт хүсэл мөрөөдлөө илүү ингээд бизнес тал руугаа хөгжүүлээд тэгээд төлөвлөгөөгөө гаргаад ажилладаг болсон. Тэгээд 25 онд бол яг нөгөө дим органик хүнс гэдэг иргэн ирэлт хийсэн гэх юм уу. Тийм. 25 онд бол ажлын байраа тэр хооронд ажлын байрг болцсон байсан. Тэгээ яг компани ингээд байгаа хөгжүүлэлтээ хийгээд явж байгаа гэж сургалтуудад суугаал юм хөгжүүлэлт төлөвлөл яваад байсан. Тийм. Тэгээ 25 онд дахиад ажлын байртаа олоод тэгээд тэндээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Яг тэгээ энэ сүдэд сайнууд маань олонгод 25 онд гарч ирсэн шинэ бүтээгдэхүүнүүд. Тэгээ 10 тутам маань бас шинэ дүр төрхтэйгээр бөмбөлөг бишээр бэлдсэн нундаг гарч ирсэн. Хэлбэрээр байна тийм. Ингэж би нөгөө хүмүүст илүү шинээр нь хүрэх боломжтой юм. Илүү хялбарч байна, илүү хямдхан хэрэглэгчд өгөх боломжтой болж байгаа байхгүй. Тэгээд 25 онд хийсэн бас маш том ажил нь олонгод People-ийн нийт байгууллагын олон улсын байгууллагын одоо тусламжтайгаар бол бүтээгдэхүүнүүдтэй стандарт нэвтрүүлсэн байгаль орчин нийгэм засаглалын үнэлгээ хийгээд байгаль дээлтэй хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэгч болёо гэсэн зорилт тавиад ингээд 25 оны 5 сараас эхлээд 12 сар хүртэл ингээд стандарт нэвтрүүлэх ажлуудыг хийсэн. Хүнсний бүтээгдэхүүнд бол стандарт яалтчгүй маш чухал байгаа гэдэг шүү дээ. Тэгээд үнэхээр нөгөө ээж хүний сэтгэлээр Монгол одоо эрүүл одоо хүнсийг монголчуудад өгье гэсэн ч гэсэн үнэхээр нөгөө мэдлэг дотсон учраас ингээд сурсаран байгаад тий энэ бүхнийг одоо стандарттай Монгол брендийг бий болгоцсон байна гэж ярьж байна. Тэгээд өглөөний цайгаа заавал ууя гэдэг таны танилцуулга мэдээлэлд та ингээд сая 3 сард бизнес эмэгтэйчүүдийн уулзалтан дээр ярьсан яриа хэсэг дээрээс бол нөгөө өглөөний цайгаа уудаг хүмүүс хэд байна гэд тий. Тэгээ тийм асуултууд асуусан байсан. Одоо ч гэсэн хоёлаа бас радиогоор асууя л да тий. Өглөөний цайгаа уудаг хүмүүс хэд байна? Давхар хажууд нь өглөөний цайндаа бас ямар одоо тий цайг бэлдэж хүнсийг бэлдэж хэрглэж гэнэ вэ гэдэг энэ асуулт бол үнэхээр чухал байсан. Миний хувьд бол яадаг, уудаг. Тэгээд нөгөө таны яг хэлснээр нөгөө нэг өндгөө шараал идчихнэ гэдэг шиг тэгэл өндгөө шарж идэл залхуурахгүй болоо салаадаа ижтэл яг энийгээ утгаж иддэг байхгүй. Залхуур бол тэгэл нэг өндөг талах те ингэсгээл ингээл идчихдэг. Тэгэхээр эн чинь бас нөгөө залхуурахгүйгээр өглөөний хүнсийг өөртөө гэр бүлтэй хайртай хүмүүстэй өглөөний цай ямар чухал юм бэ гэдгийг бол бүр ингээд маш сайн ярих хэлэх хэрэгтэй юм байна штэ гэдгийг бол харсан. Тийм. Энэ дээр та бас гой зөвлөгөөг манай сонсогчдод өгөөч. Давхар хажуугаар нь тэр бүсгүүчүүдээс асуухад ер нь хэр хідэн хувьтай яаж гар өргөлт явсан бэ гэдэг аягүй сонирхолтой санагдаад. Ер нь бол харьцангуй ингээд манай эмэгтэйчүүд ээжүүд нэг ялангуяа их хариуцлагатай алдсан. Өглөөнийхөө цайг ер нь бол уухыг зэрэггүй сайхан уудаг болцсон. Гэхдээ яг нөгөө юу одоо хэрэглэх нь зөв бэ гэдэг дээр бас 100% тийм сонголт бас бага байгаа байхгүй. Тийм миний хүмүүс хэлхийг хүсдэг айгүй хамгийн том одоо хуваалцахыг хүсдэг мэдээлэл ч юм уу. Монгол хүн гингүүд нөгөө бусдаас одоо өөр биш ч гэсэн бид нар нөгөө олон 100 жил, мянган жилийн турш энэ газар хүрсэн дээрээ идэж хэрглэж ирсэн хүнс нь өөрөө бидний гений мэдээлэл дагуулгддаг юм байна. Тэнгүүд энэ маань ингээд танил бидний нөгөө тахлааны эсүүд ч юм уу нөгөө хүнсээ таньдаг учраас боловсруулахад амархан боловсруулад энийг ашигтай бактери ч юм уу болгож хувирах чадaltaй тийм байл та. Тэнгүү сүүлийн жилүүдэд бид нар биендээ огт танихгүй хүнсүүдийг оруулаад энэс болоод нөгөө өвчлөл маш их байгаад байдаг. Тэгээд дээр нь өглөөний цайнд болохоор нөгөө 10 гурлыг гэдэг нь өглөөний цайнд нөгөө хөнгөн мөртлөө шин тэжээлтэй шингүүр сайтай хүнс хэрэглэх хэрэгтэй гэдэг юм байна. Тэнгүүд бид нар олонгууд одоо яадаг вэ гэхээр эсвэл өглөө босоод хонсоо олоо ятчихдаг. Эсвэл нөгөө юугаа өндгөө иччихдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр арай хүнддэд байдаг. Тэгээ ерөөсөө өлийн илгэн дээрээ манай одоо энэ 10 амттнаас нэг 3 хаалгыг ингээл зураад ичихэд та өглөө авах хэрэгтэй бүх шин тэжээлээ авчих боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр дээр нь бас нэг юу өглөөний нөгөө өлийн илэг тайлах цаг гэдэг юм уу? Би нөгөө сэрх цаг чинь бар цаг гэдээ ирдэг штэ. Тэр цагт бид нар эсвэл нөгөө нэг бүр 9-10 ч гэдэг юм уу? Энд өглөөний цагаа уугаад байгаа нь бас өөрөө буруулчих واخхой. Тэгэхээр зөв цагт зөв хүнсийг хэрэглэх нь их чухал юм байлээ.
За манайхан сонсож байгаа бол харж байгаа бол тий энэ гиз цэвэрлэх байгалийн хамттай арваа гэдэг энэ дотор бол хөх арвайн гурал, шар тоос, хулууны үр, хар чавга, хасарван жимс, бурам, синамон гэх тий. Тэгэхээр ингээд арвайн гурал чам түүштэй гэхгүйгээр ингээд ийм олон зүйлээр баяжуулаад эрдэс бодис амин дэмийг өгөх. Энэ бол баг хамгийн анхны бүтээгдэхүүн гэсэн шүү дээ тий. Хамгийн анхны бүтээгдэхүүн гэж гарч байгаа гэсэн. Тэгээд надад бол энэ их сонирхолтой санагдсан. Борцтой хийцтэй сүйтэй цай гэх тий. Бараг л хоол шиг юм уу да гэж бодогдоод тий. Тэгэхээр Монгол хүмүүсийн идж байгаа ууж байгаа зүйл нь одоо юу гэдгийг энийг болиулчаасай. Энэ зүйл нь одоо тий өөр байгаасаа түрүүнд нөгөө генэндээ бүр хадгалагдсан нөгөө генэндээ хадгалагдсан хоол хүнсийг идэхээр ашигтай бактери болоод бие сайн болоод байна. Өөр нь ингэж байна гэж байгаа тий. Тэгэхээр ээж нарт, аав нарт ер нь хүүхдүүдэд ч гэсэн одоо тэгэл бэлэн зэлийн эмийг л аюу амар иддэг болсон шүү дээ тий. Энэн дээр бас хэлж хуваалцвал. За энэ нэг сонсогч маань бичсэн байна. Сайн байна уу? Сайхнуудаа би танахыг байн сонсдог шүү. Нөхөд ч болтгой сонсдгоо. Швед улсаас гэсэн байна. Баярлалаа. Тэгээ Швед улсаас сонсож хамт байгаад баярлалаа. Тэгээ өнөөдөр бид бас Тод өнгө подкастаараа өглөөний цайгаа заавал ууя гэж Монгол брэндээ бас хүргэж байна. Яг энэ Dim Mongolia гэдэг Dim Organic Хүнс гэдэг бол пэйж байгаа. Тэгэхээр маш олон яг Монгол одоо эрүүл хөрсөн дээр ургасан байгаа өвс ургамлыг эзэн байгаа малын тий сүү шимт хижээлэр бий болгосон бүтээгдэхүүнүүд маань энд бол ингээд Монгол хүнсүүд байна. Энд нэр одоо ингээд юу гэдгийг тий стандартуудыг нь авцсан. Дээрээс нь тэгээд сав баглаа бодлын хувьд ийм болохоор гадагшаа гарах нь ямар байдаг вэ? Монголчууд бол яг ийм зүйлээ маш их захиж авдаг шүү дээ. Шведээс холбогдож байгаа учраас асуугаад байгаа тий. Тийм манайхаас одоо манай цайг нэг ялангуяа айгүй их авч явдаг гадагшаага. Тэгээ Австрал, Япон, Солонгос, Хятад, Турк гэдэг ер нь олон газруудаар явцсан. Гэхдээ мэдээж нөгөө яг аль биесний экспортоор бол гарч амжаагүй. Хэрэглэгч нар маань өөрсдөө ах トゥ төрөл төрөстэй ингээд бэлэг олгож авч явдаг. Тийм. Тэгээд манай цайны хувьд бас нэг онцлоход болохоор ижил төстэй одоо цайнууд за яг байж байгаа. Зөндөө байгаа. Тийм. Гэхдээ манайх болохоор яг whole milk powder буюу үнэний хатаасан сүгээр хийдэг. Тэгээ түрүү нөгөө юу битгий хэрэглээч гэд хэлсэн л дээ. Тэгэнгүүт яг бүтээгдэхүүнтэйгээ уялдуулаад эхлэхэд non dairy кремээр орсон сүү орлуулагч орсон цайг ингээд битгий хэрэглээч. Тий. Энэ өөрөө астаа ингээд зүрх судасны өвчлөлийг үүсгэх шалтгаан болно. Тэгээ манайх бас энэ цай гаргасан шалтгаан нь хамгийн байж болох ингээ хамгийн эрүүл орцуудаар одоо цайны сонголтыг бий болгоё л гэж бодсон. Тэгээд Монгол хүн болохоор хүүхэд том өнгө ингээд цаанаасаа одоо бас л генд нь шингэсэн болохоор цайндаа их дуртай байдаг. Сүйтэй цайндаа их дуртай шүү дээ. Ер нь дуртай байдаг юм лээ. Одоо ингээ харж байгаа манай гол хэрэглэгч нар чинь хүүхэд одоо дунд ер нь бүх насныхандаа. Тэгээ манай хоёр хүүхэд хүртэл цайндаа их дуртай. Тий. Тэгэнгүүт бид нар нөгөө цай ууж ингээд нөгөө хатаасан тостайсан тий хураа сүү гэж хэлээд байгаа шүү дээ. Бид нар хураа сүү гэж non dairy хураа сүү гэд ингээ хилээ заншсан бас буруу байгаа даа. Бас буруу байгаа даа. Хураа сүү гэх юм бол сүг хураашилсан чинь хураа сүү байхгүй юу? Одоо тэр нь болонгод манай үнэний сүг хураашилсан энэ хураа сүү гэж хэлнэ. Бид нарын хилээ сурцсан нөгөө хураа сүү гэдэг байгаа нь болонгод хураа тос байхгүй юу? Тосыг хураашуулаад орлуулаа сүү болгочихсон гэсэн. Тэр нэг кофений сүү гэд нэрлэдэг шүү дээ. Энд чинь бол угтаа яг сүү биш хатасны босоо тий сүг орлоно л гэсэн үг байна. За энийг бол маш сайн ойлгож авлаа өнөөдрийнхээ нэвтрүүлгээр. Нэг ч гэсэн зүйлийг тий ингээд тодруулаад тодолгоод үлдээгээд хүмүүст төхөн маш чухал байгаад байдаг. Тэгээд та түрүүнд хэлжсэн шүү дээ нөгөө унж үзлээ гэж тий. 2 удаа унж үзлээ. Нэг удаа ковидаас болоод нэгдсэн кафе маань хаагдаад 2 дахь удаадаа би мэдлэг тий ингээд нэмгэн болохоор яг энэ хүнсний салбарын хүн биш болохоор гээд эргээд босох тэр нэг хүч тэнхээ эргээд босох тэр зүйл ингээд хүн болгонд хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд зарим хүмүүс бол ингээд бизнесийг 10 эхлүүлээ. Тэгээд 10 өөр бизнес эхлүүлээл одоо нураалаа гэдэг бол тий. Зарим хүмүүс нэг бизнесээ яг ингээ ууггүй явсаар хагаад босгоод ирсэн байдаг. Тэгэхээр тэр туршилгаасаа бас хуваалцаач. Shark Tank дээр бол ингээд дэмжлэгүүдийг маш сайн авсан байсан шүү дээ. Тийм. За яг нэг гоё асуулт асуучлаа. Тий би энэ дэлгэмдүүлээд бас ингээ буцаад босох шалтгаан болсон. Тэр хүмүүстээ бас талархлаа илэрхийлж байна. За тэгээд намайг анх одоо яг за нэгдүгээрт бол манай нөхрийн эгч ах нар нөгөө бид хоёрт мал өгсөнд нь баярлалаа. Тийм. Энэ бол намайг нөгөө хангалттай туршилт хийх хүүхдүүдэд эрүүл өсөх юм боломжийг олгосон зүйлээс. За эндээс бүх юм ихэлсэн. За хоёрдугаарт нь би
одоо ингээ хот руу орж ирээд тэг энэ дээрээ суурлаад кафега нэмээр байна. Тэг надад ингээд эргэлтийн мөнгө хэрэгтэй байна гэд тэр үед манай дүү маань барилгын компанитай тэгээд тухайн үед нэлээд гайгүй том ажил орж ирсэн байсан. За би танд ингээ 20 сая төгрөг зээлүүл яа тий зээлүүлээ дэмжиж тий хизээ боломжтой болохоор өгнө үстэй гэд ингээ 20 сая төгрөг өгчээсэн. Би яг тэрүүгээр нь сүнгэрээ нээгээд гэхдээ ингээ удаагүй дампуурсандаа бол амар харамсчихсан байхгүй юу. Тэг ингээ дүүхээ итгэлийг алтчлаа гэд. Тэгээд яг адилхан бид нар нөгөө одоо оргуу хосноос л бас эхэлж байгаа хүмүүс тэнгүү дүү маань тэндээс өөр боломж гаргаж өгөөд тэгчийг ингээд дэмцсэн нь өнөөдрийн намайг энд хүрэх шалтгаан болсон. Тэгээд заримдаа яхаа болчмоор ч юм уу хэцүү үе байсан ч гэсэн ингээд дүү маань тэр үед өөрөөсөө илүүтэй гараагүй штэ. Тийм штэ. Тэгээ боломж гаргаад тэгчийг ингээд дэмцсэнд нь бүр баярлаад тэгээ заавал би ингээ амжилтанд хүрээ дүүгээ баярлуулна гэдэг нэг тийм бүр энэ дотор ингээ хүнээсээ би дүүгээ баярлуулна гэдэг ингээ шийдсэн байхгүй. Тэгээд дүүдээ их баярлж яадаг. 3 дугаарт нэг ковид үеэр нөгөө 20 сая чинь дууссан шүү дээ. Тэгээ шүү дээ. Тийм. Тэгээд газар үе таалгаа байсан шүү дээ. Тэгээд тэр үед жидүү сангийн нөгөө зээлийн хөтөлбөр зээлийн шалгаруулалт явагдаад дүүргүүдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих одоо тийм сан гэж байгаа. Тийм жидүү сангаас тийм шалгаруулалт нөгөө улсын хэмжээнд явагддаг шүү дээ. Тэрэнд би материалаа өгсөн чинь тэнцсэн. Тэгтээ ингээ явцсан амар удаан байсан. Бараг жил одоо төслийн материалаа өгөөл дараа нь нөгөө ажлын байран дээр ирж үзэл тэгэл уулзалт олоод гэл ингээ 3 4 шатны юу дэмжиж чад тэг хөөрхий баг мөнгөлдөө 50 сая төгрөг авсан. Тэгтээ тэр нь яг нөгөө ковидаар бүх юмыг зогсоодсон байх үед тэр нь бүтцэн мөнгө нь бүтцэн. Тэнгүүд хэрвээ тэр мөнгө бүтээгүй би яаж ч хичээгээд бас боломжгүй байсан. Тэгээд тэр үед манай дээр ирээд шалгалт хийгээд тэгээ бас яг намайг ямар гоё ирэмэлцэлтэй ингээ ээж хүн ямар гоё хүүхдүүдийнхаа төлөө юм бэ гэд тэр мэрэгчлэлт намайг дэмжиад тэгээд тэр 50 сая төгрөгийг одоо авах тэр боломжийг гаргаж өгч ийсэн. Тэгээд би бас тэр хүнд маш их баярлж явдаг. Яг хүнд биш л дээ. Ер нь бол ингээл жидүү сангийн зээл нь надад өөрөө тусалсан гэсэн үг байхгүй юу? Тэн дээр мэрэгчлэн маш гоё хүний сайхан сэтгэл гаргаад намайг ингээд дэмцээ. Тэгээ энэ дээр бол хүмүүс нэг ярьдаг штэ. Арын алхтай л ол энэ жидүүгийн зээлийг авдаг гэд. Миний бодлоор бол өстой яг шалгаруулалт нь ингээл үнэн зөв явагдаад авд юм бэлээ. Тийм. Би тэрийг нилээ бас зовж ингээд төслөө бичээд л амар олон юм туусан болохоор ингээд сэтгэлд айгүй гүн үлдсэн. Тэгээд жидүү сангийн тэр зээл нь өөрөө тухайн үед одоо тэр мөнгөнд үнэн тусалснаас гадна эргээд бас ингээд харилцаа холбоо дээр нь одоо манай байгаа ажлын байр хүртэл жидүү сангийн тэр мэрэгчлэнгүүдийн холболтоор ингээд надад бий болж байсан. Энэ хүн ингээд зүтгэл бэдий. Тэгээ энд нэг тим шалгаруулалт одоо байгаа ажлын байр маань хүн сэдв аж ахуй судалгаа хөгжлийн төвгээд бас төрийн байгууллага байхгүй юу. Тэгсэн чинь тэнд олонгууд гарааны бизнес, бичил бизнесүүдийг ингээд дэмждэг инкубатор төв байдаг. Тэгээд тэрүүгээрээ хөнгөлөлтөө нөгөө ажлын байр түрээслүүлээд тэгээд яг тэр шалгаруулалт нь 25 онд болоод тэгээд тэр газар байд юм байна шүү гэд надад нөгөө жидүү сангийн мэрэгчлэлтэн маань хэлж байгаа. Тэгээд би тэнд шалгаруулалтанд очисон чинь тэнцсэн байхгүй юу. Тэгээ ажлын байртаа болоод цаашаага бас юмаа хийх боломж бүрдсэн. Маш урт түүх одоо яригдахаар тий яаж ч үндсээ зөндөө юм болж байгаа шүү. Зөндөө олон зүйлийг давж тэгээ тэрний төлөө бас зөвхөн нэг юм чин сэтгэлээсээ хийсэн байгаа үйлдэл байгаа учраас одоо бүхэл одоо материал төслөө хүртэл ингээл өөрөө бичээл тий тэрний үр дүн хүртэж байгаа учраас одоо маш гоё байна л да. Тэгэхээр олон яг гэр бүлийн радиог сонсож байгаа сонсогч магадгүй өсөл мөрөөдлөөрөө нэг брендтэй болчих юмсан Монгол хүнийхээ хавьд тий монголчуудаа нэг хэрэгтэй нэг тийм зүйлийг бүтээж хийсэн гэж хүсэж байгаа бол бас яг саяын зөвлөгөөг дагаад бас ингээд төсөл бичээд тэр жидүү самантайгаа холбогдоод тий улсын байгууллагуудаас авал бас шудраг байд юм байна гэдэг өнөөдөр бас харуулж байна тий. За хоёлаас тэгээ би сая дутуу үлдээсэн талбартаа хэлчихээ. За яри. Ингээд сонсч ивэл нөхөр маань гомдчих үү дээ гэдэг. Тэгээ энэ бүхний ард мэдээж эрэг намайг энэ хүртэл ингээ яхаа ханижэл шүү дээ. Ханы минь одоо дэмжлэг байгаа шүү дээ. Тэнгүүд хизээч миний үзэл бодолд одоо сөргөөр нөлөөлөх ч юм уу тий. Би яг үнэнгээ хэлэхэд өнөөдрийг хүртэл ингээд бизнес хийж ийн гэд олигтой мөнгө л олоогүй байхгүй юу. Гэхдээ манай нөхөр ингээд тэгсэн байсан ч гэсэн би одоо энэ чинь хийгээл орлоо л яваад байгаа. Хизээч үүсгэж байгаагүй. Доош нь татчихаагүй.
Тэгээд ар гэрийнхаа одоо мөнгө санхүү хоёр хүүхдээ амьдрал ах уу тий. идэж явах бүх зүйлсийг ингээ нөхөр маань болгодог байсан тул би өнөөдрийг хүртэл нэг сайн мөнгө олохгүй ч гэсэн энийг ингээ орхихгүй яваа. Тууштай хийж явж байсан. Тэгээ одоо ингээд жил ирэх тусам нөгөө нөхөртөө бүр их баярлах сэтгэл төрдөг. Яг л намайг өөрийнхөө арманд байлгадаг. Би өөрөө юу хийнэ гэж зорьсон тэрийгээл хийгээл явж идэг. Тэрэнд минь ямар ч сөрөг нөлөөлөл үзүүлээгүй. Тэгээд яг хөө ажилд маань гар бие оролцоод байдаггүй ч гэсэн манай хүн үнэхээр ингээд сэтгэлээрээ яг намайг 50 байлгадагт нь маш их баярлалаа. Тэр чинь л бүр хамгийн чухал дэмжлэг шүү дээ тий. Заавал гар бие оролцоод хамтдаа хийх биш, өөр өөрсдийн хүсэл сонирхлоор ажил одоо тий амьдрал зорилготой байж болох ч гэлээ. Нэгээ зүгээр хүсэж байгаа мөрөөдөж байгаа зүйлийг нь дэмж хийх гоё тий. За цаг маань нэлээд төгцсөн байна. Хоёлоо цай хутгаж өгөх үү? Тэгээ надад цай хутгаж өгнө гэсэн. Харин тий. Тэгээ цайгаа хутгуулангаа аха. Борцтой сүйтэй цай байна. Тэгээ ингээд дотор нь борцог байгаа. Ааха. Одоо борцог маань бас энд байгаа дээ тий. Энд байгаа дээ. Одоо энд бас онцлог хэлэхэд манай борцог транс тосгүй борцог байхгүй. Тэгээ цэцгийн тос шар тосоор сүүгээр зуурсан. Тэгээд шүлний тосонд хайрсан. Тэгээд тий. За яг шүлний өхрийн өөхөн тосонд хайрсан шүү. Шүлний тосонд эхлээд хайрдаг байсан. Тэгсэн чинь айгуу одоо бол өхрийн өөхөн тосоор хайрж байгаа. Тосоо их уудаг юм байлээ. За. Тэгээд өхрийн өөхөн тосонд хайрдаг болсон. Тэгээд транс тосгүй борцгийг ингээд гаргасан чинь манай хүүхдүүд их дуртай байдаг байхгүй юу? Тэрийгээ яг жор олгоод цанд оруулсан. Тэгсэн чинь одоо ингээд үрлэн борц. манай хэрэглэгч нарын хүүхдүүд борцгийн түүгээд ичээд байна. Борцгод тусдан зарж байгаа. Урд нь нөгөө борцгоо тэгээд борцгоо ингээд тусдан зарж байгаа юм байна. Одоо нөгөө хэрэглэгчдийнхаа хүсэлтээр борцгоо тусдан нээдэг болсон. За ингээд их гоё халуун усанд найруулбал бүр их амттай байдаг гэсэн. Тэгээ битэрийн хувьд бол бараг 40 минут ярьчаа дараа нь одоо хэрглэж байгаа ч гэсэн бас тий. Ингээд борцогтой сүйтэй цагаа бол ингээд амтлаад үзье. Яг буцалсан халуусандаа найруулахлаар нөгөө яг галдар чансан цай ууж байгаа юм шиг тэр мэдрэмжийг авдаг байхгүй юу? Үгүй яг нэг хүүхэд насандаа ээж аав хийж өгдөг байсан. Тэр нэг сүйтэй цай шиг санагдчихэв. Надад бол амтна. Хүмүүс уустай тэр гоё ах юм байна. Тэгээ үнэхээр гоё ах юм байна. Тэгээд би бол тийм органик хүнсийг бол одоо л хэрглэж үзэж байна. Тэгэхээр хүмүүс бас хаагур бүтээгдэхүүн нь худалдаалагддаг вэ тий? Хаагур зарагдаж байгаа вэ? Яаж авах вэ гэд мэдээллийг бол авахыг хүсэж байгаа. Манайх энэ өнгөрсөн хугацаанд бол дандаа онлайнаар борлуулалтаа хийжсэн. Тэгээ сая 4 сараас эхлээд Carrefour шүлжээнд сүлжээ дэлгүүртээ орж эхэлсэн. Тэгээ яг одоо бол эхний нэг салбарт нь буюу Зайсангийн нөгөө Sila Center Carrefour-т орчод байгаа. За тэгээд цаашаа ингээд сүлжээ дэлгүүрүүдэд ер нь ороод явна хаа. За Зайсангийн хацтай байна. Одоо тэгээд наашаага сансар ингээд баян зүрх дүүрх гэдэг ингээд явбал бас их зүгээр байна тий. Тэгээд түрүүн дастаа хэллээ шүү дээ. Бизнесийг эрхлэх гээл ингээл тууштайгаа үзээдлээдэг, тараадлээдэг тий. Гэхдээ бас их сайн мөнгө олохгүй одоохондоо ингээд явж байгаа гэх тэгэхээр ер нь бол Монголд бизнес эрхлээд тий. Яг ингээ мөнгө олдог хэмжээний, ашиг олдог хэмжээний болтлоос хугацаа зарцуулах юм байна да гэж би дотроо бодож сууч байна. Тэгин үнэхээр чанга юм лээ. Гэхдээ яг өөр төвшингээс эхлүүл ямар төвшингээс эхэлснээсээ шалтгаалах байх л та. Тийм нөгөө би нөгөө тэг цэгээс эхэлсэн гэдэг шиг л бас яг тэг цэгээс эхэлсэн. Нөхрийн их ахын өгсөн 5 үнээс суурн болсон. Дараа нь нөгөө дүүгийн өгсөн 20 сая төгрөг бас баггүй мөнгө л дөө. Гэхдээ нөгөө яг бизнес эрхлэхэд бол бага мөнгө байхгүй юу? Тэгээд тийм учраас яг санхүүгийн хувьд бол бас юу яхаас аргагүй байсан л да. Тэгээд дээр нь бас хамгийн гол шалтгаан нь миний нөгөө гол зүйлчмэлүүд миний хоёр хүүхэд байгаа шүү дээ. Тэнгүүд би бизнест ингээд 100% анхаарлаа хандуулаад бас явах боломжгүй. Би ээж хүнийхээ үргийг гүйцэтгэнэ. Тэгээд энэ хооронд ч нөгөө хоёр хүүхдээ л эрүүл өсгөх нь миний нэгдүгээр зорилго. Тэгээд бизнес маань бол хоёрдугаар зорилго байсан учраас нөгөө хавчуурханд нь баг бизнесээ хийгээд хүүхдүүдээ өсгөж явсан. Тийм. Тэгээд харин өнгөрсөн жил буюу 25 оноос эхлээд манай хоёр хүүхэд хөөхөө бас өөрсдөө хичээлдээ явдаг болоод тэгээ гэрийнхэндээ тохиролцоод одоо ээж нь ингээд 100% ажилдаа харьяа. Миний хоёр хүүхэд одоо ээж нь ингээд 10 жил яг та хоёрыг бөөцөллөө. Одоо ээж нь хичээлээ тараад ирэх чинь байхгүй байна. Тэгээд дандаа хоолой чи хийж өгч чадахгүй. Тэгээ хичээлээс одоо өөртөө яг өөртөөгаа харьцаад ингээд явдаг болоорой. Тэгээ ээж нь одоо нэг дараагийн та хоёрын сургууль сурах төлбөрийг нь бэлтгэхэд бол ээж нь мөнгөтэй болох хэрэгтэй. Тэг ингээ ажилдаа анхаарьяа гэд ингээ гэр бүлээрээ зөвсөлцөөд тэг би 100% яг 25 оноос эхлээд 100% бизнес руу орсон. Тий.
Энэ бизнес бол одоо таны хувьд бол 3 дахь хүүхэд нь гэсэн үг шүү дээ. Тэгээ хоёр хүүхэдтэйгээ хамт боожоод одоо ингээд 100% одоо энэ хүүхэдтэй би анхаарал хандуулъя. Энэ маань ч гэсэн миний хүсэл мөрөөдөл зорилгоо гэж явж хагаад үнэхээр их одоо баяртай байна. Тэгээ Монгол улсад маань ч гэсэн нэг одоо тэр тусмаа яг эрүүл хөрсөн дээр Монгол хүмүүст зориулсан яг тэр нөгөө генийх нь одоо юунд те хадгалагдсан байгаа, мэдээлэлд нь хадгалагдсан байгаа бүтээгдэхүүнүүдийг хоол хүнс олгоод ядчил өглөөний цайгаа заавал ууж хөвшөөрэ. Өглөөний цайнд чинь ийм хоолунд хэрэгтэй байт юм байна. Эргээд одоо те Монгол хүн басныхаа хувьд бас нэг зүйлийг бүтээгээд одоо хүүхдэд төрүүлээд өсгөж өндөлгөж гин гэдэг шиг ийм зүйлийг хийгээд явж байгаад нь өндрөөс өндөр амжилт хүсье. Эфирийн маань цаг өндөрлөх болж байна. Тэгээд аваасран баяр сонсогч маань сайн уу өдрийн мэндэ гэсэн байна. Өдрийн мэнд Тодонг подкаст маань өглөөний цайгаа заавал ууя гэдэг сэдвтэйгээр Сөнгөр Хувцат компани үүсгэн байгуулагч Пагамтай ярилцж байгаа. Dim Organic Kunst гэдэг одоо пэйж одоо хуудсыг хайгаад бүтээгдэхүүнүүдийг харж олно. Одоо манай эфирт бол 4 төрлийн бүтээгдэхүүн байна. Борцтой хийцтэй сүйтэй цай. За тэгээд гидс цэвэрлэх байгалийн амттай арвай. За тэгээд транс тасгүй үрлэн боорцог ингээд байж байна. Тэр маань болохоор боорцогтой сүйтэй цай гэдэг тийм. Боорцогтой сүйтэй цай. Тийм тэгээд нэвтрүүлгийг нөхөд одоо сонсвол хаанаас бас авахыг мэдэх боломжтой. Эхний ээлжинд бол Dim Organic Kunst-ээр худалдаж авч болно. За тэгээд энэ хүртэл яриаг өрнүүлсэнд те амьдралын бас нэг тод өнгө байж монголчуудад монгол хүмүүстэй маш гоё зүйлийг бүтээж өгсөнд за тэгээд мэдээж одоо энэ ч гэсэн цаашдаа хөгжиж явахыг одоо ерөөй. За таны ажил хамт олонд нь амжилт хүсье. За баярлалаа. За маш их баярлалаа. Тодонг подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр эрхэм зочноор Сөнгөр Хувцат компани үүсгэн байгуулагч Пагам оролцлоо. 2 дугаар студид сэтгүүлч баясаа найруулагч Цоомоо ажиллаа. Баяртай. За баярлалаа. Хүн бүрийн түүх өөр. Гэхдээ тэдний дотор ижил нэг зүйл бий. Тэр юу вэ гэвэл хүн бүр хүсэл, мөрөөдөл, зорилготой. Өнөөдрийн зочны түүх таны дотор хүсэл эрмэлзэл, бодол ойлголтыг өгсөн бол түүнийхээ төлөө ямар нэг зүйл заавал хийгээрэй. Тодонг подкаст. 90 секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах